Яг хэдүүлээ ингээд нэг хариуцлага тооцдог юмтай болоод авчвал амар байхгүй да. Сандгаа дарга яг одоо энэ журмын хэрэгжилтэн та хяналт явах хэрэгтэй. Та бол одоо сарын хугацаа өгөөд сарын дотор эрүүл мэнд, инновац, соёл шинжлэх ухаан, авилгал. За энэ нэг 4-5 индекс унгаад байгаа хүний өрсөлдөх одоо Монгол хүний өрсөлдөх чадварын асуудал. Энэ 6 асуудал дээр индекс унгаад байгаа хариуцлагагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцож ирүүлэх тухай байнгын орны тогтоол гаргах хэрэгтэй. Засгийн газар журамтай юм байна шүү дээ. Энэ журмын дагуу бид хариуцлага тооцоод явах юм бол эх жилийн өдийд эх жилийн одоо 4 сарын 1-нд бүх хүн хариуцлагатайгаар ажиллаа хийгээд үр дүнгээ тайлагнаад байж их нь байна. Тийм учраас энэ бол хамгийн